сүүлийн үед бас дорн уур дээр бас томоохон бүтээн байгуулалтын ажлыг бид бас эхлүүлэх гээд холбогдох шатны одоо юу гэдгийг удирдлагуудыг бас Дорнов аймагт авчирч байна. 24-нд одоо Монгол Улсын шадар сайд, хөрөлөх сайд одоо Дорнов аймгийн зам өвдөд ажиллана. Тэгээ энэ бидний шадар сайдыг зам өвдөд ажиллуулж байгаа учир нь бол үндсэндээ зам өвдийн чөлөө төсийг 2017 онд багтаагаад яаралтай ажилд оруулах. Ялангуяа энэ газар зохион байгуулалтын төлөвийг нь хурдвчлах. Дээр нь аж ахуйн нэгж байгууллагуудыг бас үйл ажиллагаа явуулах энэ боломжоор нь хангах. Энэ чиглэлээр бид нэр авчирч байгаа. За 29-нд 30-нд Монгол Улсын ерөнхий сайд Мандах суман дээр ажиллана. Мандах сумаас одоо 45 км байдаг цагаан сургуудаар ажиллана. Тэгээ энэ маш тэгсэн одоо бид Монгол Улсын ерөнхий сайдыг энд ажиллуулж байгаа нь Мандах хатан булаг сумын өндөр хүчтэй асуудлыг бас энэ онд нь багтаага шийдвэрлэхийн тулд бас Монгол Улсын ерөнхий сайдыг бид нар ажиллуулж байгаа. Тэгээ энэ ондоо багтаагаад манай Мандах хатан булаг сум бас гэрэл захтгантай болчих юм бол тэнд амьдарч байгаа иргэд маань бас одоо бизнес их дээр нь одоо ая тухтай амьдрах юм боломж бас бүрдэх юм байна. Мөн одоо бид нар бас энэ ханг мандлаас зүүн баян хүртэл татах төмөр замын маршрутын ажил бас эхэлсэн байж байгаа. Энийг бас газар дээр нь одоо Монгол Улсын ерөнхий сайдад Монгол Улсын шадар сайдад энэ ажиллаж байгаа газар дээр нь очиж бас танилцуулъя гэсэн бодолтой байж байгаа. Тэгээ энэ техник эдийн засгийн үнэлгээний энэ үйлдэл багтаагаад хийгдчих юм бол ханг мандлаас зүүн баян хүртэлх төмөр замын асуудал үнэсэндээ эхлэх юм боломж бүрддэг юм. Тэгэх юм бол одоо манай энэ говийн сумдууд маань нэгэсэндээ олон өртөө зөвлөг баригдаж энэ говийн бүсийн иргэд маань бас төмөр замчин болох, манай залуучууд маань ажилдаа орлоготой болох, бизнес эрхэлж байгаа иргэд маань бас ажилдаа орлоготой бизнес хийвэл ажиллагаас өргөжүүлэх юм бас боломж бүрддэг юм аа. Улаанбаатар төмөр зам, зам тээврийн яам манай одоо аймгийн засаг даргын тамирын газраас үндсэндээ ажил хийсгэх замын маршрутыг бол тогтцсон байж байгаа. Тэгээ энэ бол бас томоохон ажил бас болоод явах нэ гэсэн юм бодолтой байж байгаа. За 70 жирлын суманд одоо үйл ажиллагаа явуулж байгаа МАК компани үйл ажиллагаатай танилцсан. За Монгол Улсын ерөнхий сайд бас энд бас ажиллана. Тэгээ энэ үйлдвэр дараа жилийн 4 сарда багтаагаад ашиглалтанд орчин. Одоо 11 сарда багтаагаад туршилтынхаа үйлдвэрийг явуулаад дараа жилийн 4 сард бас ажилд орчих юм бол хөдөлмөрийн яармгаа Дорнов аймаг дээр зохион байгуулах юм. Тэгэхээр нийт ажилчдын нэг 70 гаруй хувь нь одоо Дорнов аймгийн хайрыг 70 жаргалан аймгийн төвөөс бэлтгэх юм боломжтой болж байгаа. МАК-ийн удирдлагатай бас одоо бид нар яриад энэ үйлдвэр томоохон цементний үйлдвэрийг дагсан суурьчлахын бүсийг бид нар бас энэ 70 жаргалан олон ватт дээр одоо хийгээч гэсэн юм бас асуудал тавьсан. Энийг бас манай МАК-ийн удирдлагууд бас нааштайгаар хүлээж авсан. Тэгэхээр одоо манай 70 жаргалан хайрыг олон овоо гэсэн юм зөвлөг маань бас хүн амын нэвтрэлхтэй байшин сав баригдах. Дээр нь одоо юу гэдгийг бизнес эрхлэж байгаа хүмүүсийн одоо бизнесийн үйл ажиллагаас гэсэн эдийн засгийн хэрэгэлт нэмэгдэх ийм бас боломж бүрддэг юм байна. Тэгээ үндсэндээ энэ темпийн үйлдвэр ашиглалтанд орчих юм бол суурьш юмс ямарсан төмөр зам дагуу манай аймгийн суурьш юмстэй нэмэгдүүл барих нэ гэсэн юм бодолтой байж байгаа. За дараагийн нэг асуудал болохоор бид замун өвдөд тээвэр логистикийн төвийг Азийн хөгжлийн банкны одоо зээлээр эхлүүлсэн байж байгаа. За энэ ажил маань тэгсэн одоо 2017-18 онд баригдаад 18 онд ингээ ашиглалтанд ороод явчих юм. Мөн л ялгаа авахгүй манай замун өвдийн хүн ам өсөх замун өвд дээр одоо бүхий л төрлийн ачаа хэрэгэлт нэмэгдэж үүнийг дагаад бас ажлын байр нэмэгдэх юм бас боломж бас бүрдэнэ. За бид энэ 10 сарын сүүлдээ багтаагаад хариуцлагатай уул уурхай гэдэг одоо чиглэлээр томоохон зөвлөгөөнийг Дорнов аймагт зохион байгуулах гэж байна. Тэгээ энэ зөвлөгөөнөөр энэ Дорнов аймагт үйл ажиллагаа явуулж байгаа бүхий л уул уурхайн компаниудыг бас оролцуулаад ялангуяа нөгөө шийдвэр гаргах төвшний удирдах албан тушаалтныг оролцуулсан ийм зөвлөгөөнийг зохион байгуулна. Тэгээ үндсэндээ Дорнов аймагт бас үйл ажиллагаа явуулж байгаа энэ уул уурхайн компаниуд маань манай одоо мөрийн хөтөлбөр дээр заагдсан аймгийн засаг даргын мөрийн хөтөлбөр дээр орсон эхний ээлжинд бас тухайн одоо иргэдийг эхний ээлжинд ажлын байртай болгодог, замаа засдаг, татвараа бас эхний ээлжинд төлдөг. Дээр нь одоо тухайн сум руугаа бас чиглэсэн хөрөнгө оруулалтыг бүтээн байгуулалтыг хийдэг.
Энэ чиглэлээр бид нар гар үсэг зурж баталгаажуулах юм аа. Ингээд хоёр талдаа баталгаажуулаад явчих юм бол одоо юу гэдэг аль талдаа одоо хариуцлагаа үүрээд үндсэндээ бас гэрээний хэрэгжилтэд жил болгоно дүгнээд ингээд бас нэг хариуцлагатай уулуурхаа бас эхнээс нь бас одоо юм зохистой хэлбэр ажиллах нь зүйтэй юм байна гэсэн юм бодолтой байна. Тэгэхгүй бол одоо хэн нэгэн одоо дарга цэргийн үгэнд орж уулуурхайн компаниуд татвараа төлөхгүй байна. Дээр нь одоо тухайн нутгийн иргэдийг авч ажиллуулахгүй байна. Тухайн одоо сум орон нутгатаа хөрөнгө оруулах одоо бүтээн байгуулалт хийх одоо үндсэндээ ажил явагдахгүй шүү дээ. Тэгэхээр энэ дээр бид нэг шинэ эргэлтийг бас ингээд гаргая гэсэн юм бодолтой байж байгаа. За сумдад бол одоо миний виэс ажиллаад ирлээ. За сумдын бүхий л одоо төрийн байгууллагууд юу л ажиллагаадад танилцлаа. Тэгээ сайжруулах юмуд бас их байж байна. Ялангуяа энэ төрийн албан агчийн сахилах хариуцлагыг сайжруулах, тэдний одоо хэрэгжүүлж байгаа ажлыг бас жоохон чанаржуулах тал дээр бас нэлээд анхаарал хандуулахгүй бас болохгүй болсон юм байна. Ялангуяа боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа багш нар, эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа, эмчнэрийн үйл ажиллагаанд бас санхүүгийн нэмэлт өгөөд тоног хөрөмжийн сайжруулалтаас гадна бас тэдний сахилга хариуцлагыг бас сайжруулах хэрэгтэй юм байна гэсэн юм бодолтой байж байгаа. Мөн төрийн одоо байгууллагуудын ерөнхий менежер буюу дарга нарын бас санхүүгийн сахилгуудыг бас сайжруулах чиглэлээр бас бид нар тодорхой ажил хийгээд явуулж байна. Ер нь одоо сумд дээр ажиллаж байхад сумын иргэд маань юу хүсэж байна гэхээр ерөөсөө төрийн үйлчлэгээ бол иргэдээ хурж ажиллахгүй байна. Ялгууртай байна гэдэг асуудлыг хэрж байна. Тэгэхээр энэ тал дээр бид нар бодлого боловсруулад өөрийн хугацаанд бас төрийн албан агчтайхаа томоохон нэгдсэн зөвлөгөөнийг хийж бас нэгдсэн нэг ойлголттой болж энэ ард иргэдийнхэн хэлж байгаа ярьж байгаа асуудлыг бас нэг ил ярьж энэ дээрээ бас нэг тулгуурлаж бодлогын бичиг баримт гаргахгүй бол бас иргэд маань бас төрийн үйл ажиллагаанд бас шүүмжлэлтэй хандж байна. Тэгэхээр энэ асуудал дээр бид анхаарал хандуулж ажиллана. За мөн одоо сумдад энэ үйлчлэлийн бэлтгэл байдаг бид нар бас газар дээр нь үзээд явлаа. За яг сумдууд маань одоо юу гэдгийг аймгийн засаг даргын үйлчлэлийн бэлтгэл байдлыг хангах тухай албан даалгавар гарсан байж байгаа. Төвс өрн газрын үйлчлэлийн бэлтгэл байдлыг хангах, мал аж ахуйн үйлчлэлийн бэлтгэл байдлыг хангах гэдэг ийм асуудал гарсан. Албан даалгавар гарсан. За үүний дагаа бол нэлээдгүй ажил зохион байгуулж байна. Сумдууд бол одоо 2000-аас 4000-ын буудал одоо өсүүдээ бас ямарсан бэлдсэн байж байна. Мөн одоо тижээлээ бас татаж авсан байж байна. Төрийн байгууллагууд маань бас нэг 31-ийн нөөцтэй нүүрсээ татаж авсан юм байна. 10 сарын 1-нд багтаагаад бүх байгууллага аймгийн төв замын үдээр халаалтаа өгсөн. Үндсэндээ бас халаалтаа авсан. Ер нь одоо халаалт бол чигдрээд явж байна. Гэвч одоо бид нар бас энэ урсгал засварыг хийх, ялангуяа одоо зарим одоо сумдын уурын зохиог шинжилгээ ажил бол хийгдээ явж байна. Ялангуяа бид нар ихэд сумын уурын зохиог шинжилж байгаа. За аймгийн нэг уурын зох дээр одоо их засвар хийж байгаа. Мөн одоо юу гэдгийг жижиг уурын одоо намдаралтын уурын зохтой зарим төрлийн байгууллагуудын уурын зохиог бас шинжлэх, засах ажлыг бас хийгээд ингээд явж байна. Тэгэхээр үйлчлэлтэй бол одоо бид нар бол их сайн бэлдэх хэрэгтэй. Ганц төр захиргааны байгууллага бэлтгэхээс гадна манай малчит маань үүсгэж жилээ базаах, хашаа ороогоо янзлах чиглэлээр бас хариуцлагаа дээшлүүлэх энэ тал дээр бас анхаарч ажиллаач гэдэг хийг бол одоо иргэдтэй уулзахдаа бас сайн хэлсэн. За бид бол одоо Хөвсгөл сумын өвс тэжээлийн фондыг түшиглээд тэнд бас өвс нөөцлж байна. Өвс тэжээл нөөцлж байна. За хуучин манай Алтан ширээгийн бас өвс тэжээлийн фонд гэдэг их том фонд байсан. Энийгээ түшиглээд бас нэг өвс тэжээл бэлтгэж байна. За сайн шандынхаа энэ өвс тэжээлийн фондыг бас түшиглээд өвс тэжээл бэлтгэж байна. Энэ маань одоо юу гэдгийг цаг хүндэрсэн үед одоо бид тэр газарт нь хүргэж өгөх энэ ажлыг бас зохион байгуулад явна. Энэ жил бас их цас орох, хүүтэн болох ийм шинжтэй ер нь дээд хитний онооно ус цаг өөр одоо шинжилгээний хүрээлэнгээс ч ирсэн одоо бичиг манай ард иргэдийн ярьж байгаа яриач гэсэн амаа яриач гэсэн одоо энэ хүүтэн болно гэсэн юм аа. Тэгэхээр бид нар бол аль шатандаа энэ үйлчлэлийг бол нэлээд сайн хангаж одоо бэлдэх хэрэгтэй. За аймгийн засаг даргын мөрийн хөтөлбөр үндсэндээ батлагдсан. Тэгээ энэ бүхий салбарт бас сэргэл тавьцрах боломжтой мөрийн хөтөлбөрүүд бас боловсруулад явж байна. За хамгийн гол нь бид аймгийнхаа иргэдийн нэг ажилдаа орлоготой болгох тал дээр бас томоохон хэрэгэлт гаргахгүй болохгүй болсон юм байна. Ялангуяа бид нар энэ газрын засгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа хятадын одоо зүүн байнд үйл ажиллагаа Дуншин компани удирдлагуудтай уулзсан. Энэ цайрт минерал гэдэг одоо компани бас удирдлагуудтай уулзсан. За МАК компани удирдлагуудтай уулзсан. Мон полимед одоо Монгол цемент компани удирдлагуудтай уулзсан.
Тэгээ нэгцэн нэг ойлголтод бас хүрж байгаа. Тэгээ бас л мөн ялгаа авахгүй энэ ажлын байраар иргэдийг хангая. Дээр нэг Дорногов аймаг дээр тухайн сумандаа нэг нүдэнд үзэгдэх гарт баригдах бүтээн байгуулалтын ажлыг та хэд нэг хийгээд өгөөч. Ард иргэд маань та хэдээс салхсан байна гэдэг асуудлыг ярьж байгаа. Тэгээ энэ чиглэлээр 2017 онд бас томоохон одоо бас тэдгээр аж ахуйн нэгж байгууллагын хөрөнгө оруулалтыг бид аймаг руугаа татах ийм их хүсрэг одоо бид бас гаргаж чадах байхаа гэсэн бодолтой байж байгаа. За Доншин компани бол одоо бас аймгийн төвдөр бас одоо тодорхой хэмжээний бүтээн байгуулалтыг зүүн бэйн дээр бүтээн байгуулалтыг хий гэсэн. За цаарт минералын удирдлагууд сая уулзаад явсан. Мөн ялгаа авахгүй одоо бид Сүхбаатар аймаг дээр одоо өгдөг бүтээн байгуулалтыг манай Дорногов аймаг дээр хийх хэрэгтэй гэдэг ийм байр суурийг илэрхийлээд жолооч нарыг бол одоо Дорноговоос авч ажиллах нь зүйтэй гэдэг ийм бодлогоо яриад бол салсан байж байгаа. Тэгэхээр одоо бас Дорногов аймагт энэ бизнес хийж байгаа томоохон бүтээн байгуулалт аж үйлдвэрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгуулалтын хөрөнгийг одоо бид орон нутг руугаа чиглүүлнэ гэж байсан бол одоо 2017 оноос эхлээд чиглүүлээд хөрөнгө оруулалтын нутагшуулаад явна гэсэн бодолтой байж байгаа. За ер нь цаашдаа бид энэ гадны хөрөнгө оруулалтыг бас тодорхой хэмжээгээр дэмжих, дотоодын хөрөнгө оруулалтаа бас нэмэгдүүлэх, ялангуяа энэ орон нутгийн хүчний сангаар хийгдэж байгаа энэ их засваруудын ажлыг одоо барилга байгууламжийн ажлыг бол орон нутгийн компаниудаар хийлгэх нь хэцүү юм байна. Сая одоо сум дээр явж хахад сумдын манай төрийн байгууллагын хүмүүс маань ерөөсөө л 2 жилийн өмнө нэг компани засвар хийлгэсэн. Тэгээ одоо ирээд олдгоо. Жилийн өмнө нэг одоо их засвар хийлгэсэн бас ирээд олдгоо. Сантехник одоо халаалтаа засвуулсан олддгоо гэсэн юм ярьдаг. Тэгэхээр одоо бид нар цаашдаа бол энэ Улаанбаатар хотын одоо жижиг аж ахуйн нэгж байгууллагуудаар юм хийлгээд эргээд одоо олж чадахгүй байх юм одоо эрсдэл өндөртэй байна. Тэгэхээр цаашдаа бол бид бас энэ орон нутгийн компаниудаараа энэ бүтээн байгуулалт хийлгэх нь маш зүй юм байна. Ядаж нөгөө буух эзэн буцах хаягтай. Эргээд олоод авах нь амар. Дээр нь орон нутгийн компани чи ядад орон нутгатаа татвараа төлөөд орон нутгийн иргэд бас ажилтаа байх юм боломж бүрдэнэ. Энийг 2017 оноос хойш бүрийн хэмжээгээр нь хэрэгжүүлж явна. Жилдээ нэг 4.5-аас нэг 4.8 тэрбум төгрөгийн жижиг ийм одоо орон нутгийн хүчний сангаар хийгдэж байгаа ийм ажлууд бол ихэвчлэн одоо нэг 80% нь гадны компаниуд байна шүү. Улаанбаатар хотын. Тэгээ энийгээд нэг хэдүүлээ ярилцж байгаа нэг сумынхаа аймгийн компаниудаар хийлгэх юм бол бас их боломж байна. Тэр эдийг бас өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх юм боломж байж байна. За боловсрол эрүүл мэндийн чиглэлээр бол одоо бид бас гадаад харилцаан дээр бол нэлээд олон асуудлыг тусгаж байгаа. Тухайлбал одоо Орос улбаны улсын эрхүү хотод багш нарыг сургах, эрхүү хотын багш нарыг бас энэ Дорногов аймаг дээр ирж одоо туршлага судлуулж, дурслагын бас энд авч үзүүлэх гэдэг чиглэлээр хэмээгдэж байна. Энэ хятад улсын бас хятад улс руу бас энэ багш нараа бас мэрэгшүүлэх, дадлагжуулах энэ чиглэлээр эрүүл мэнд, боловсролын чиглэлээр энэ хүмүүсийг бас тавтан сургах, энэ чиглэлээр нь хоёр хөрштэйг бол нэлээд хамтын ажиллагаатай ажлыг хамтын ажиллагааны гэрээг нь 11 сартаа бол үзгэлчих бах. За багш нар, эмч нар маань үндсэндээ энэ 11 сартаа багтаагаад эхний ээлжинд бол хятад улс руу ямар ч зүйл явчихна. Мөн одоо 12 сартаа багтаагаад эрхүү хотын 10 сартаа багтаагаад манай эрхүү хотын бас нэг 10 багш ирээд энэ Дорногов аймаг дээр бас ажиллана. 11 сартаа ч юм 12 сартаа багтаагаад бид бас ялангуяа энэ англи хэл, хууч орос хэлний багшуудыг бас энэ Орос улбаны улсад бас явуулж туршлага судлуулах, тэдний одоо сургалтын юмтай орчинтой танилцуулах ийм үйл ажиллагааг бас явуулна. Ер нь энэ боловсрол эрүүл мэнд дээр л бид нар их сайн анхаарлаа хандуулах хэрэгтэй юм байна гэсэн ийм бодолтой байгаа. Ялангуяа энэ боловсролын салбар дээр энэ одоо хүүхдийн чадахжуулах, хүүхдийн одоо энэ чанарыг, хичээлийн одоо боловсролын чанарыг дээшлүүлэх тал дээр одоо нэлээд агц гаргах, нэлээд одоо бодлого баримтаж ажиллах. Ялангуяа энэ математик, хим, физикийн чиглэлээр ч гэдэг юм уу. Нэлээд одоо гүнзгийрүүлсэн ангиудыг ажилуулах, одоо мэрэгчтэй боловсон хүчнийг орон нутгатаа бас суурьшуулж ажилуулах чиглэлээр бол нэлээд ажлыг хийнэ гэсэн бодол байж байгаа.